гүндлээ бий гэлт. За баярлалаа. За Монголын төр бол өөрөө цомхон байх ёстой. 2.7 сая хуамтай улс байж бид энэ тэргүүн шадар сайдын асуудлыг одоо засгийн газар байгуулах болгонтой ярьдаг л да. Оросын холбооны улс 137 сая хуамтай тэр том гүрэн 4 тэргүүн шадар сайдтай байт юм билээ. Бид одоо заавал түүнтэй дүүгээд явах шаардлага байхгүй. За сая энэ асуудлыг ярьж байхад танаа одоо ардын намын нөхдүүд маань гомдолж байна л да. За хамт явж байгаа та нар гарсан байна хогийн зан гаргаж яана гэж. Гэхдээ бид бол засгаас гарахтаа танаа ажлыг дэмжинэ гэж ярьсан шүү дээ. Зарчмын хувьд тийм л одоо зүйл ярьсан байгаа. А түүнээс ямар ч хүнийг оруулж ирсэн бид үг дуугүй дэмжинэ гэж хэлээгүй. Одоо энэ засгийн газарт нэр дэвшиж байгаа сайд нар нэр дэвшиж байгаа улсуудыг харж байхад ашиг сонирхлын зөрчилдөө за ийм одоо хүмүүс бас байна. Засгийн газрын гишүүн бол өөрөө маш өндөр ёс суртахууны босгыг давсан байх ёстой. Ийм одоо нэр дэвшигч нар орж ирэх ёстой. Тэгээд одоо цаашаа засгийн газрын хуралдаан болдог зарим одоо ашиг сонирхлын зөрчилдөө сайд нар одоо яаж одоо ажлаа явуулах юм болов уу гэж би хувьдаа бас харж байна. Тэгээд сая Батэрдээ авраг асууж байна л да. Нэг хүнд зориулсан албан тушаалыг одоо хийхэ болооч гэж. Гэхдээ та нар олон улчууд засгийн газарт орооч гэдэг л болил доо. Тэгээд бид бол цаашаа бол олон цөөнхөрөө тэгээд өөрсдийнхөө зарчмаараа явбал одоо ингэж маргааны асуудал дахиж гарахгүй болов уу гэж би хувьдаа бодож байгаа. За баярлалаа. За